let me show you guys what I ordered on Amazon. За өнөөдөр штэ нэг чухал юм юу гэхээр ажлынхаа бүх юмнуудыг дуусгасан. Ёо, аимшигтай олон юм дуусглаа. Airport дээр ажиллах учраас гинт хэргийн түүх байна уу гэж шалгана. Тэгэл амар олон бичиг баримт бүрдүүлж наашаа цаашаа явна. Тэгээд ингээд баг 2 цаг гарны юм сургалт компьютер дээр аваад буцаага тест бүглөөд ингээ бөө юм болдог заяа. Тэр болгоныг ашгүй за нэг 3-4 өдрийн процесс болж байхгүй юу. Тэгээд тэрийг хүлээгээд тэр нь бүтчих юм бол ажиллаа эхэлж болно. Тэгэхээр би 5 сарын 27-нд ирсэн гэдэг чинь виз 6 сарын 1-нд эхэлж байгаа шүү дээ. Миний виз. Тэгэхээр виз эхэл хүртэл би ажил хийж болохгүй байхгүй юу. Тэр хүртэл одоо юу гэдэг 27-наас 1 хүртлээ би яг тэр airport дээр ажиллах бичиг баримтаа зохицуулаад тэгээд цаг алдахгүйгээр шууд 6 сарын 1-ээс ажиллаа эхэлж байгаа гэсэн үг. Nice аа. Тэгээд өнөөдөр л нэг юм ашгүй юмнуудаа бүгдийг ингээд бичиг цаасаа бүгдийг бөглөө танилцах системтэй танилцаад ингээд дууслаа. Нэг гонигтай мэдээ байна. Миний shift яаж таарсан ингэж би үүрийн 4 цагаас өдрийн 12 хүртэл ажиллана. Үүрийн 4 цагаас гэ бодтоо гэхгүй. За яг ачаал баг байж магадгүй. Гэхдээ чи бодолт би одоо хайшин шөнийн 3 хүртэл дундах юм уу хайшин. Тэгснэ би ингээд ой за schedule-ээ сольж болох юм уу гэж асуусан. Болохгүй гэ 80 хоногийн биш 90 хоногийн турш ийм schedule-тэй ажиллах юм гинэ. Oh my god. Гэтэ өнгөрсөн жил ажиллаж исэн McDonald's-аас шал өөр заяа. Өөр юм байна. Ийм өнгөтэй юу гсэн заяа. Ийм сарвч гсэн. Тэгээ үсээ шууж байгаа л ингээл зүүндээ одоо нүдний шилтэй болохоор амар тэнэг харагданаа гэж байгаа. Солих ээлжний буюу 2 ширхэг ийм цэнгэр цамц өмссөн. Нэг өмсөж харахгүй таад. За энэ болохоор airport руу орохдоо нэвтрэх үнэмлэхээ энэнгээр хийж ингээд зүгээд явна гэсэн үг. Ер нь бол бид нарт амар юм олон шалгуур малгуур тавьж үзэж харж байгаад ийм үнэмлэх хийвэлж өгд юм элэ. Үнэмлэхээ үзүүлээд ингээд airport руу нэвтэрч орох. M size-ыг авсан. Шаал шижиг өнгөтэй наасан те бүр. Яа ямар инээдтэй өнгөтэй бэ. Зүгээр энэ өнгийг хараад миний инээд үрээд байна. Тэгснэ нөгөө нэг одоо онгоцны бодлын 3 McDonald's аахгүй та оюутнууд маань бүгд нэг хуваагдаж очих юм. Тэгсэн чинь ABC-г хуваацсан. Энэ болохоор A-ийнх нь хувцсан ийм өнгөтэй. Тэгээ C-ийнх нь хувцсан болохоор цэнхэр өнгөтэй заяа. Бараг нөгөөх нь ногоон өнгө байгаа да айгуул. За ингээ үсээ шуучин заяа. Тэгээд энийгээ зүв. Ямар тэнэг харагдчих. Яа. За нүдний шилээ авчи тэгвэл яриад болчих. За ингэж харагдана. Энд чинь ингэ шуугаад тэгээд дээрээс нь болохоор нэг ийм тэмдэг аа. Энэ тэмдэг нь болохоор одоо шинээр бэлтгэгдэж байгаа хүн гэдгийг илтгэн гэсэн үг. Тэгэхээр энэ тэмдэг байнга зүгээр гэж л. Надаа яагаад амар тэнэрд яана би ми чихмийг хардлаа амар ингэ дэлтэж мэлтээсэн. Шил тэнэг юм а би ийм юм зүүмэрхгүй байна. Хай. Миний авчирсан гутлыг та санаж байгаа штэ. Би бичлэгэн дээр нэг юм гутал харуулад би энийг ингээд ажилдаа өмснө гэдээ ааж авсан хар пүүзэн штэ. Тэр чин өмсөж болохгүй гэсэн заяа. Яагаад гэх юм бол өнгөрсөн жил би зүгээр хар кэдтэй ажиллаад болоод исэн байхгүй юу. Гэтэл энэ удаагийн McDonald's арай жоохон хатуу, арай жоохон шаардлага өндөртэй гэх юм уу. Тэгэд миний гутлыг шалгаж үзээд хэрвээ болохооргүй гутлах юм бол намайг буцаагаад гэрлүү маань явуулна гэсэн. Тэгэхээр бид нэр заавалчгүй ийм халтардгүй гутал өмссөн байх шаардлагатай заяа. Amazon-оос захиалахад 40 хэдэн доллар баха заяа энэ. Ийм гутал.
Тэгээ Америкийн нөгөө size нь шал өөрөөр явдаг. Ер нь бол би Америкээр 7 өмсдөг байхгүй. Тэгээ энэ 7 size-тай гутал. Тэгсэн чинь яг нөгөө хүнсний одоо хүнсний зориулалттай газар өмсдөг, ресторанд өмсдөг гутал болохоор ийм ултай байдаг гинэ. Жижигэн ийм дөрвөлжин, эсвэл жижигэн гурвалжин, эсвэл жижигэн бөөрөнхий ултай байдаг гинэ. Эд нь ерөөсө халтруулахгүй гэсэн заяа. Яагаад заавал ийм гутал өмсөх ёстой байдаг гэж Макдоналдсын шаланд пилта байдаг. Тэгээд пилтан дээр нь тос асгараад тэгээ угаагаад ч арилгахааргүй ийм гулгамтгай болцсон байдаг байхгүй. Тэгэхээр ийм гутал заавал өмсөх хэрэгтэй байдаг. Өнгөрсөн жил би кедтэйгээ ингээд халтардаг лээсэн л та. Гэхдээ ер нь бол өөрөө болгоомжтой хомлыг халтардаггүй байсан. Тэгээд кедтэйгээ болчдөг лээсэн. Тэгээд тэрэн шиг юм бодоод ирсэн чинь болохгүй гинэ. Тэгээ баг бүх оюутан энийг захиалж авч ийлээ. Яг нь Walmart-аас илүү хямдхан олддог. Нэг 20 хэдэн доллараар. Би та эдэд заяа бичлэгэн дээр захихдаа харагдаж гин үү? Харагдахгүй юм. Одоо яг энэ дээр харагдаж байгаа тийм босоо шонтой цэнэглэгч аваарэ гэж би зөндөө захичаад өөрөө яг утасныхаагаа бол яг тэгж авсан заяа. Гэхдээ лаптопоо бүр ингээ юу ч бодолцоогүй ийм бөөрөнхийг чирээд аваад ирсэн баахгүй юу? Тэгээд энэ бөөрөнхийн энд ирсэн чинь ажиллахгүй орчуулгынхаа ажлыг хиймээр байдаг. Цэнэглэгчгүй байсан чинь лаптоп маань ажилтгүй. Лаптопоор Google дээр кино үзмээр байдаг, ажилтгүй. Эсвэл тэнэг цариллаа шүү. Walmart ороо асуусан чи байхгүй гэсэн заяа. Гэтэ энэ хэсэг нь штэ. Энийг ингээс халахангууд энэ хэсэг нь бол ингээ байж иж болно заяа. Зөвхөн надад энэ хэсэг нь хэрэгтэйсэн байхгүй юу? Яг ийм заалгуур одоо будааг шиг 3 тийм заалгуур юм уу? Гэтэ энэ шон нь болохоор ийм хасах хэлбэртэй. Тэгээ би энийг захиалах гэдгсэн чинь Amazon дээрээс нэг $16 захисан баха. Тийм заяа. Эндхийнх нь болохоор нь шүү дээ, бөөрөнхий байгаа. Гэхдээ бөөрөнхий ганцхан шиг байгаа заяа. Хардаа. Ийм. 2 хасахтай 1 бөөрөнхийтэй. Одоо та яг энэ гурвалжин харж ийн үү? 2 дээрээ 2 доороо 1 байгааз. Яг ийм цэнэглэгч авчрах хэрэгтэй. Тэгжээж Америкт цэнэглэж чадна. За болио гэхэд энэ бөөрөнхий байхгүй, энэ 2 шонгороо цэнэглэх хэрэгтэй. За саяны 3 залгуурны чи хэвэн мөн байгааз. Тэгэхээр би ажиллаа хийж болно гэсэн үг. Ажиллаа хийж болохоос гадна би кино үзнэ гэсэн үг. Nice. Гэхдээ хамгийн гол нь штэ анхаарах ёстой юм юу гэхээр Volt нь өөрөө гэсэн заяа. Ашгүй 65 байна. 65 адилхан юм байна. Volt нь өөр ах юм бол нөгөө ноутбук маш шатж магадгүй шүү дээ. Тэгсэн чинь ашгүй энэ 65 байна. Миний хуучин бас 65 байна. Тэгэхээр Alright, онцгой аимшигтай ядарч юм. За одоо нэг 6 өнгөрч байгаа хаа. Тэгээд 7 гээл юу нь бол орондоо орж унтаад шөнийн 2:30-д сэргээд ажилдаа яваад өдрийн 3 гэж тарж ирээд ирэхсээрээ 4 болоод жоохон байж байгаа 7 цагт орондоо унтчих байгаа. Тэгэхээр бүгд одоо нүрээ цэвэрлж унтцгаах бол. Яадаг лээ. No. Come on, you took a nappy. One oatmeal, 1 hash brown, and sausage egg, muffin with orange juice. Or 1 coffee. 1 coffee? What size do you want? Medium? Medium.
We are now inviting customers seated in zone. Oscar. Тэгээ миний автобус болон метро, вагон энээр явах автобусны карт байна. Миний зурагтаа бас амар инээдтэй зурагтай. Өнгөрсөн жилийн Макдоналдсаас юугаараа өөр байсан бэ гэхээр би кашер хийсэн заяа. Өнгөрсөн жил намайг кашер хийгээ тэнгуут нь би ингээ үзэн заяа. Чадлаараа кашер хийхгээ үзнэ. Даанч англи хэл маань амар муусан учраас би ингээд ямар нэгэн асуудалд орохоос санаа зовоод тэгээд нөгөө үйлчлүүлэгч маань надаас юм асуунгууд би тэрийг ойлгохгүй хариулж чадахгүй авилж ижин штэ. Байнга менежерүүд удаадаал тань шиг. Тэгээ ерөөсөө артлын галтгоонд л ингээл бэждэг байсан юм чинь. Түмс шарддаг ч юм уу хоол моол ингээ бүгдийг савлж бэлддэг ч юм уу те. Гэсэн чинь энэ удаад кэшер хийж байгаа ямар ч биений хүчний ажил ахгүй байнгын яриастай ам амар хатчихаа. There you go. And what can I get you гэдэг мэдчих юм бол зүгээр л яг амны уншлага болж байгаа юм чинь. Илүү цаг хийх боломж бүр амар. Тэгсэн манай менежер чи явах гэдэг юм уу илүү цаг хийхгүй юм уу гэж асуугаад идэм да. Чи зүгээр ингээ ажиллаж болно шүү дээ тийм ингэ. Тэгээ би нөгөө нэг залууга хэдэн цаг ажиллаж байгаа ингээ асуусан чи үүрийн 4-өөс баг оройн 5 хүртэл 13 цаг ажиллана ачиж байгаа юм чи. Пүү ёо бүрс нэрээ. Мөнгөийг бол хийх юм билий. Би гэхдээ ер нь явандаа хийж бодож байгаа тийм. Ooh, she got money. Baby, anything for my favorite lady. Манай менежер энэ чи бэлэг тараад чинь одоо би энэ бэлэгнээс нь суулгах чинь. Right, let me feel it. It's that noodles here. Yeah, she already knew that. What's this? Where's that? It's napkin. Napkins. Yeah, For Star Wars? with Alright. I think that one is good. I can use that. Alright. I can't use this. It's so pretty. Pretty too. Wipe my mouth. Alright, how's it feel? She got these two. I Alright. want this kind of thing, not like a napkin. Right? Alright, what is it? Bigger. There are many stuffed toys here. Let me. What is it? Oh, hey! Oh! Body butter. Body Is that your butters. body cream? Yeah, anti-stress. Oh yeah. So do you want to keep it? Oh, my napkin. Alright. So do you want to keep it? Yeah, I want to keep it. Alright. Alright. These are body creams. See? Anti-stress and calming sleep Alright. and blast night. What has she got? Take me